Төрийн албан агчийн ёс зүйн тухай хуулиас төрийн албан агчид дараах ёс зүйн нийтлэг шаардлагыг сахин мөрдөнө. Иргэний хүсэлтэд анхааралтай хандаж хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх. Эрх бүхий байгууллагаас баталсан хувьсалтын шаардлагыг баримтлах. Бусдын бие эрхтний онцлогийг хүндэтгэн үг үйлдэлээр илэрхийлэхийг цээрлэх. Хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдэлийг даган дуурайхгүй байх. Бусдын ажил хэрэг саналыг үл хайхрах. Мушгин гуйвуулахгүй байх. Худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх. Бусдын өөрийгөө хөгжүүлэх мэдлэг ур чадвараа дэвшүүлэх, сурч боловсрох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахгүй байх. Албан томилтоор гадаад улсад ажиллахдаа дипломат ёс зүйгийг чанд баримтлах. Монгол улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх. Албаны нэрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх. Төрийн албан агчдад дараах үйл ажиллагааг хориглоно. Төрийн албан агчийн хуулиар тогтоосон иргэний эрх чөлөөний хязгаарлалтыг үг үйлдэлээр эсэргүүцэх, бусдыг өдөөн дөрвөх. Удирдлагатай байгаа төрийн жинхэнэ албан агчийг бус төрийн үйл ажиллагаанд татан оролцуулах, оролцох санал тавих, хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг бутаах, албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатаагаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах, үндэсний өв уламжлал, ёс заншлыг бутаах, доромжлох үйлдэл хийх, соёлын ялгаатай хэв шинжийг харьцуулах, шүүмжлэх, ялгууртай хандах, албаны чиг үүрэгтэй холбоогүй хууль зөрчсөн амлалт өгөх, албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд согтууруулах хундаа хэрэглэхийг тус хориглоно.